хүн яагаад дайлжийг үүргүй байдгийн болоо гэж би багтаа их боддог гэж л. Гэхдээ хүний дайлжийг үүр даалгавч нь дотоод сэтгэлд байдаг гэдгийг би саяхнаас л ухаан ойлгосон. Бидний хувь тавилан харилцан адилгүй. Өнөөдөр инээж байхад маргааш нь ойлгох түн шалтак амьдралд гарч ирдэг юм. Харин одоо би хүмүүсийг аз жаргалтай байхыг хараад сэтгэл дотроо байсан бухимдал, уур уцаар гэдэл олон зүйлийг төрхөн зуур чиглээ мартаж чаддаг болсон. Бас цэлмэг тэнгэр сэтгэлийг минь харагдаж надад хань болж чаддаг. Учир нь би бүх хүмүүстэй хамт нэгэн тэнгэр доор амьдардаг учраас тэр. Сайн уу Сарнаа? Сарын турш чив чимээгүй чамайг огт танихгүй мэд. Эсвэл Тэнгис гэж хүн энэ хорвоод огт байхгүй мэд алга болсныг минь уучлаарай. Энэ захиаг бичих ёстой эсэхтэй би одоо ч хэргэлцэж байна. Гэхдээ бичихгүй байж болохгүй нэ. Яагад гэвэл энэ амьдралд намайг бүтэн өөрчилсөн хүн бол чи. Шоу голдуу ингэж эхэлдэг байсан.
till it hurt. Everybody in the club go to work. I'ma rock to the beat till it hurt. Everybody in the club go to work. I'ma rock to the beat till it hurt. Everybody in the club go to work. I'ma rock to the beat till it hurt. Everybody in the club go to work. I'ma rock to the beat till it hurt. Everybody in the club go to work. I'ma rock to the beat till it hurt. Everybody in the club go to work. I'ma rock to the beat till it hurt. Чи намайг юу бич гэж байна вэ гэж гайхаж байгаа. Одоогоос бараг жилийн өмнө чамтай танилцахаас өмнөх тэрний өдрийн тухай би бичихгүй болохгүй. Би өмнө бурхны зурсан зураг, заяагдсан төөрөг тавилангийн тухай огт эргцүүлж боддоггүй байл. Гэтэл тэр шөнийн явдлаас хойш л би өөрийнхөө зурагдсан хувь заяа бусдаас сондгой тавилантай гэдгээ олж мэдсэн. Би өглөө сэрээд огт танихгүй үнтэй нэг шөнийг өнгөрөөснөө мэдсэн. Манайхаа усууя. Уухан байна уу? Өглөө. Өглөөний мэд өгшөө. Сайхан уснаа уу? Би тэр газраас гарангуутаа шууд эмнэлэгт очиж зөвлөгөө авсан. Гэтэл эмчийн зөвлөгөөг сонсоод миний хувьд ёстой л тэнгэр хөмөрчих шиг л болсон. Чамд л гэж хэлгээд 7 дугаар ангид ордогдсон. Манай ангид нэг хүү шилжиж ирсний дараа болсон. Тэрний явдал миний санаанд гинэд зурсхийн орсон шүү. Тэгэхэд тэр хүү яагаад ч юм надад их царайлаг. Нэг л нүдэн тулаахан дотн санагддаг байл. Эмчийн тайлбарснаар бол би анхнаасаа л өөр хүмүүсийн нэг байсан юм билээ. Далд явсаар байхад бүр хамаагүй хожим илрэх явдал цөөнгөн хүмүүс тохиолддгийн нэг нь би байж. Би чинь хүний ёсноос гадуур зүйл хийж эхлэжтэй гэсэн бодол намайг өглөө үдэшгүй зовоох болсон. Надад байд суух газар олдохгүй шаналж тарчилж байл. Хүн бүхэн намайг таниад бас мэдээд байгаа юм шиг санагдах нь хамгийн хэцүү. Тэр өдрөөс хойш надтай цөөнгөө уучрал тохиолдсон болохоор тэдний нэр ус, царай цусыг нь ч би ортоос мартаж орхисон байлаа. Үнэн дээр чилд хэдийг мартуулж чадсан. Би чамтай улмал ойртон дотносож өмнөх уулздаг байсан хүмүүсээсээ ч харьцаагаа тасалсан байлаа. Гэтэл нэг өдөр манай ажлынхан байгууллагаараа эмнэлгийн нэгдсэн шинжилгээнд хамрагдахаар болсон. Шинжилгээний хариу гартал би үнэндээ юу ч бодоогүй явсан. Харин шинжилгээний хариуг сонсоод үнэндээ би итгээгүй. Тэгээд дахин шинжилгээ өгөхөр болсон. Гэхдээ дахин шинжилгээний хариу яг л анхныхтай адилхан гарсан тэр өдөр үнэндээ
Миний хөлд доорох газар цөмөр чигшгэл санагдсан. Дахин шинжилгээний хариу гаргахад би хүмүүсийг хэлэхээс ч айж зэрвдэг тэр аимшигт хүний дархлал хомсдлын вирусын халдварыг авчихсан нь үнэн байлаа. Өнөөдөр дохтой тэмцэх олон улсын өдөр. Дэлхийн нийт дохын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд хүний дархлал хомсдлын вирусын тархалтыг бууруулах, таслан зогсоох, урдчлан сэргийлэх чиглэлээр бүх хил арга хэмжээг зохион байгуулдаг юм а. Нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн сүүлд гаргасан тайланд өнөөдрийн байдлаар дэлхийд даяар 39.8 сая хүн дохын вирус тээгч гэж бүртгэгдэжээ. 1984 онд дох өвчний талаар дэлхийн нийт анх мэдэж байсан бол өнгөрсөн 16 жилд энэ өвчний эсрэг тэмцэлд харьцангуй дэвшил гарсан. Бүрэн эмчлэг харгыг олоогүйч халдварын тархалтыг саармагжуулах эм гарган авч 18.2 сая хүн та хоёрын над аягнаас ч өмнө яг ийм өвчтэй хүн уудсан гэж боддоо. Тэмцэх олон улсын өдрийг Яг хүн уухгүй ч юм. Гэхдээ эн чинь ахуугаар ч юм уу амьсгалаар халддаггүй гэсэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгсэн ч гэсэн заван богоцтой шижгийн юм. Хамаг би арцаачлаа. Сүртийн бүр уу. Энд ч харин асуудалтайгаар юм шүү аа. Надад холтол шижгийн юм аа. Тэр үед би чамд аль хэдийнэ тасчихсан. Чамайг сэтгэл дотроо үргэлж боддог. Чиний төрхийг нүдэндээ төсөөлөх үед зүрх сэтгэл минь тогтолдог болчихсон байлаа. Мэд зүгээр үү? Би аимшигтай ганцаардж байна. Яагаад заавал би гэж? Яагаад заавал би гэж? Гэдэг бодол намайг салахгүй ирж. Би хүний адаг, шаар шавхруу болчихсон мэт санагдаж байсан. Жухам хинээс тийм өвчин авснаа би одоо хүртэл олоогүй л байна. Тэр залуулаа биш байсан. Чи юу алергийн тийм талаар суугаад байна вэ? Үгүй чи надад зүгээр л эмчнийхээ хавар надад тусалж байна гэж тайлбарлаад өгчүүлдэ тэхүү. Үгүй юу л да. Ер нь бол халдвар авсан гэдгийг мэдсэн тохиолдолд эмчийнхээ заавар зөвлөгөөний дагуу эмээ цаг тухайд нь уугаад өөртөө арчаатай маргаашаа гэсэн өөдрөг бодолтой байх юм бол урт удаан насалж эрүүлэр амьдрах боломжтой. Энэ бүр дэлхийд батлагдсан зүйл ахгүй юу? Гэхдээ хамгийн гол нь шинжилгээний үндсэн дээр халдвар авсан эсэхийг мэдсэн байх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр халдвар авсан байвал эмчийн яаралтай хяналтанд орох шаардлагатай. Ойлгосноо? За баярлалаа надад. Дараалал. Огт санаанд уу явж байгаад чамайг олж харсан тэр мөчөд. Чиний өхөөрд минь эмсэглэл. Зөвхөн аз жаргалал гэрэлтэх тунгалагхан харцны чинь өмнө би нэг л мэдхэд сөхөрч гисэн. Хэн болохооч марчихсан байж л. Чи намайг өөрчилсөн. Би шинэ хүн болж баяр хөөрөөр бэлгэж явсан.
заавар зөвлөгөөний дагуу эмээ цаг тухайд нь угаад өөртөө арчаатай маргааш ирсэн өдрөг бодолтой байх юм бол урт удаан тасалж эргүүлээд амьдрах боломжтой. Тэнгисээ. Би чамайг гэрте авах мэдэж байна. Хойлоо ярилцъя. Найдвар бүхний ард ямар нэгэн арга зам заавал хүлээж идэв штэ. Чи ухаантай хүн. Надад хаалга нийцгэлдэж хүү? Намайг чамайг ойлгоно гэж чи тэр цаглыг над руу явуулсан биз дээ. Тэгээ би чамайг ойлгож чам дээр хүрээд ирлээ шүү дээ. Хаалга нийцгэлтэй. Тэнгисээ. Хаалга нээгээч. Бид үнэндээ нэг л агаараар амьсгалж, нэг л тэнгэрийн доор амьдардаг. Хүн хүний амьдралын зам өөр хэдий ч эцэстээ оногдох тавилан нь яг ижил. Гагцгүй хайр, итгэл, сэтгэлэл хүн хүнд их бага янз бүрийн хэмжээтэй заяадаг байх. Харин миний хувьд би одоо итгэл, хайр, сэтгэлээрээ жигүүрлэн бүгдийг дээрээс харж чаддаг болсон.